Бичээж Эстенүн Нүгэлт амьдрал 1-р хэсэг. Урьдчилан хорих төвийн 3 давхар саарал байшин тэрүүхэнд сондгой дуухан баригдсан байхаагаад цаанаа л нэг хүйтэн хүндий дүнсийн. Урьдчилан хорих төвийн дарга дэд хурандаа дандар сурсан зангаараа хамгийн түрүүнд ирээд шөнийн ээлжийнхэнтэй уулзан товч мэдээлэл авлаа. Цагдаагийн томоохон дарга байсан тэрээр 2 жилийн өмнө базаахгүй хэрэгт холбогдсон суудлаасаа мулдарсан ч танил тал Бэлбижингийнхэн буйнаар энэ албанд томилогджээ. Эхэндээ хэцүү мэт санагдаж байсан ч тун удалгүй жинхэнэ өөрийнх нь байх ёстой газар гэж ойлгон ажилдаа шунан дурлах болсон билээ. Тэрээр 40 гарч аваа эдэр ир. Анхны эхнэрээс салаад өөрөөсөө олон дуу 20 гаруй насны бүсгүйтэй гэрлээд анайл 2 жилийн нүур үзэж байгаа аж. Сүүлийн үед залуухан сайхан эхнэртэй нэг их ач холбогдол өгөө болж зөвхөн ажилдаа улааран бүхнээс түрүүн эртлэн ирээд хамгийн сүүлд оройтон хардаг заншилтай болжээ. Дэд хурандаа дандар цэргийн хүмүүсийн нэгэн адил овор багтаан дээр царай зүс сайтай эрүүл чирэг бийтэй нуруулаг өндөр хүн билээ. Бас баахан шалиг зантай сайхан бүсгүй таарвал таалагдвал ямар ч аргаар хамаагүй өөртөө оруулахыг хүсдэг. Ер нь л эрчүүдийн нийтлэг зан юм уу да. Тэрээр өрөөнд ороод цонхны дэргэд тамхи асан гадаг ширтэн зогслоо. Өнөөдөр эргэлтийн өдөр. Төрөө 7 хоногт ирсэн бүсгүй эрэх болов уу? Эрвэл яадаг байсан ч уулзнаа гэж бодсноо ширээндээ суугаад шургуулганаасаа нэгэн бичиг аван шимтэн уншлаа. Гэрэл туяа 30 настай ганц би хэмээн аманда бовтнаад энэ хүүхний дүү тун шалахгүй хэрэгээр энд хоригдсон юм байна лээ. Аргалж болохоор асуудал гэж бодов. Өрөөний хаалга тогшох чимээнээр үлийн хараад заа гэвэл эмж амар заяа тэв алхан гунхсаар орж ирээд эрхэм дэд хурандаа дэлтгэн. Гэтэл дандар за болно. Ямар хэрэг гарав? Онц эмгүй. Өндөр настай 2 сэжигтний биен жаахан муудаад төвийн эмнэлэгт хэвтүүлэх зөвшөөрөл авах гэдэл. Чи өөрөө мэдээ шийдчихээ. Өөр асуудалгүй бол явж болно. Гэхэд амар заяа тормгор нүдэндээ гуниг тодруулан дурмуутайхан алгасаар гарч одлоо. Төд удалгүй урьдчилан хорих төвийн гадна хөл хөдөлгөөн ихсэж хоригдсдгийг эргэхээр ирсэн хүмүүс гадна хаалган дээр авааран дуу шуугаан нэмэгдэв. Энэ бүхний камерны дэлгэж ширтэн ажиглаж энэ зураа хэн нэгнийг өгүүлэн харж суусан дандар тэр хүнээ олж хармагц нүүрэндээ мишэл тодруулан дотор холбооны утсаа шүүрэн авч наад цэнхэр даашинцтай өндөр бүсгүйг хамгийн ихэнд оруулаад дүүтэй нь уулзуулчихаарай. Тэгээд дуусмагц над руу аваад ир гэж тушаав. Хэдэн шөнө нойргүй хонсон гэрэл туяа үүр цаймагцал босож хоол унд зэхэд автобусны буудлын руу яарав. Өндөр гойлог биендээ явд цав таарсан цэнхэр даашин зөмсөн нь гойд зөгчээ. Цэвэрхэн царайнд нь гуниг мэдрэгдэж хархан нүдэнд нь уй гашууд тодорно. Гэрэл туяагийн төрсөн дүү ган төгс хэд хоногийн өмнө хэлс хэрэгээр баривчлагдан хоригдсон юмсанж. Өнжин ядуу бүсгүйд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэж нь болж яахаа мэдэхгүй бодлож яваа нинэ. Өнөөдөр эргэлтийн өдөр хорих төвийн үүдэн дугаарлан зогсож байтал үүдний харуул хөөе тэр цэнхэр даашинцтай бүсгүй наашир гэж дохин дуудаад чи одоо ороор дүү чинь ирчихсэн байгаа. Хонглын эцэс 5 намрын өрөөнд ороорой гэчгээд араас шухаархан харж зогсохдоо даргын талд нийцсэн аргагүй сайхан амт юм а. Тэр хөгзгийг нь хараад угаарай. Янзтай. Ганц бавч хамсан. Хэмээн шүлэнгтэн бодоод шүлсээ гүд хийтэл залгижээ. Гэрэл туяа дүүтэйгээ нус нулимс болсоор уулзаж авчирсан хоол унднаас өгч яах их дугуйгаа санаа зовнин ярилцав. Игчээ би ямар ч буруугүй шүү дээ. Намайг гүтгэчихсэн. Та хөөцөлтөд суллуулаад өгөөч. Би гадуур байцагдаж учир зүг олмоор байна.
Их чинь чадхаараагүй лээ. Мөнгө төгрөг хардаг ч юм уу бүү мэд. Ёор хөдлөхгүй юм. Та санаа бүү зовоо. Бүүр царай алдчихаж. Учир нь олдох байлгүй. Гэрэл туяа нулимсаа симарчиж суухдаа газар дээрх ганц дүүгээ яадаг байсан ч суллуулахын төлөө зүтгэнэ хэмээн цөхрөн бодож байв. Уулзалтын цаг дуусаж гар хаалга руу зүтгэдэл 4 тууцтай бүсгүйд өгөж ирээд сайн мэн үү? Чамайг манай дарга дуудаж байна гэлээ. Яах гэсэн бол мэдэхгүй. Бодвол дүүгийн чин талаар биз. Манай дарга танилтал ихтэй хүн шүү. Чи хичээвэл санааг чин зовоож буй асуудал амархан шийдэгдэх бах гэд жогтоо наргагүй инэв. Цэлгэр том өрөөнд ормогц инээ далдан угцсан дандар ширээн дурд суулгаад кофе аягалан тавхтай чихэр өмнө нь тавьснаа харцаа зуулруулан чамайг хараад их өрөвдлөө. Тэгээд туслах санаатай л мөнгөний жавна. Дарга та нэрээ туслаач. Манайд ямар ч буруугүй. Тэр талаар би сайн мэдэхгүй. Энд хоригдсон хүмүүс өөрийгөө хизээж буруутай гэж хэлдэг юм. Эцэст нь хуулийн өмнө гэм шийтгэлээ хүлээгээд л явцгаадаг. Үгүй дарга, манайд хорхоод хоргүй. Гэтэл дандар үгийг нь таслан тэрийг би мэдэхгүй шүү дээ. Хариуцсан цагдаа нар л мэдэх бах. Гэхдээ би чамд туслаж болмоор санагдаад байна. Дарга туслаач. Юу ч хамаагүй би хэмээн гэрэл туяа намжлан гуйж шуг мэгшин уйлахад том сайхан хүүхэн жижирхээлэн тормгор хар нүднээс нь нулимс уйрлан асгарав. Дандрын хуйл тачаал аимшигтэйхэр хөдлөн эргэтнэн чинрэн хөвчрөөд эрч хүж амтагдан нүдэнд нь сэрэл хүслийн гал асан дүрлзэж эхлэв. Чи надад тусалвал би чамд хэндээ л хэрэгтэй. Гэрэл туяа яг юу хэлэх гээд байгааг ойлгосон бололтой дуугүйхэн толгойд өгчээ. Урьдчилсан хорих төвийн подвалд сайтар тогжуулсан нэгэн өрөө бий. Хананд нь дуучмээ тусгаарлагч хийсэн давхар хаалга бүхий ил өрөөнд хүний хэрэгцээд бүх юм байх ажээ. Уг нь онц ноцтой хэрэгтнүүдийг тусгаарлах өрөө боловч дандар дарга эрх мэдлээ ашиглан садар самуун явдалтай зориулан тогтжуулсан нь энэ. Өрөөнд ормогц бүсгүйг тэврэн аваад сайн мана сонсогчдоо. Бичээч стенүүний нүгэлт амьдрал хэмээх энэ хүзэх бол маань хаалттай гөрөвчнэр нэмэгдэж орлоо. Хаалттай гөрөвт маань сая нэгдсэн хаалттай гөрөвт маань нийтдээ 4 зохиол уншигдах байгаа. За 2 нь бүрийнхээр ороод дуусчихсан. 3 дахь зохиол руугаа орж байна. Мэдээллийг мэдээж над руу чат бичээд аваад хаалттай гөрөв рүүгээ орох боломжтой байгаа шүү. Нийтдээ өвлөөс хойш 2 дахь хаалттай гөрөв маань нэгдэж байгаа. Өвөл нэгдсэн хаалттай гөрөв маань 3 зохиол багтсан бол одоо энэ нэгдэж байгаа хаалттай гөрөв маань 4 зохиол багтаасан байгаа шүү. Тэгээд мэдээллээ чатаар аваад гөрөвтэй хэлсэд ороод ирээрээ. Мэдээж дандаа нэг нэмэх 21 зохиолууд байгаа учраас паблик уншигдах ямарч боломжгүй. За тэгээд та бүхэндээ ямар төрлийн зохиолууд орж байгаа гэдгийг одоо сонирхуулах зорилгоор таниулах, мэдэгдэх зорилгоор гэх юм уу? Нэг хэсэг нь ингээд мэдээж 20 төв хэллэгүүдийг хасаад оруулсан байгаа шүү. Тэгээ таалагдвал над руу чатаар холбогдоод ороод ирээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.